Батцорын нарт гардуулж өгөхөд бэлэн болж байна. Одоо ингээд ерөнхийлөгчийн хамаг газрын дарга төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн бус байгууллагуудад үүрэг болгосон байгаа. Энэ чиглэлийн бодох байгууллагуудад аль биесээр хурдуулж цаашдын үйл ажиллагаанд хамтран Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Илбэг Доржийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Монгол уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарилгийг Монгол Улсын боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Батсуур, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал оюундар Монгол дархны Төмөн Эрдэнэс холбооны тэргүүн Батсуурын нарт гардуулж өгөхөд бэлэн болж байна. Одоо ингээд ерөнхийлөгчийн хамаг газрын дарга Цэвлэмаагийн баяр сайхан товч өгүүлнэ. Монгол Улсын ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт үндэсний соёл, заншил, хэл түүхэн эрхэмлэн дээдлэх энэ чиглэлийн олон зүйлүүд хөтөлбөрт нь багтаасан. Тэгээ энэ хүрээнд Монголын үндэсний сонгодог өв, уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016 оны 8 сард зарлиг гаргасан байгаа. Тэгээ энэ зарлагын дагуу ерөнхийлөгчийн ивэл дор Монгол дархан үзэсгэлэн 3 жил тутамд нэг удаа 7 сарын эхний 15 хоногт багтаан зохион байгуулж явахыг Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгааллын газар соёлын асуудлаар хэвшсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн бус байгууллагуудад үүрэг болгосон байгаа. Тэгээ энэ чиглэлийн үзэсгэлэнгүүд бас тодорхой хэмжээнд зохиогдож ирсэн. Тийм учраас өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгийг холбогдох байгууллагуудад аль биесээр гардуулж цаашдын үйл ажиллагаанд хамтран ажиллах тодорхой ийм зорилготойгоор өгж байгаамаа. Монгол дархны уран дархны холбооны Батцуур энэ зун асемын болоод наадмын үеэр гарсан үзэсгэлэнгээр ерөнхийлөгч минь таалан сойрхоод энэ сайхан ач холбогдол өгөхий шийдвэрийг гаргаж өглөө. Тэгээд энийг юуны өмнө энэ ерөнхийлөгчийн хамгааллын газрынхантай нийт аргачуудынхаа өмнөөс Төмөн Эрдэнэс холбооны удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байгаа хүлээж байна. Тэгээд ер нь бол манай холбооны судалсан судалгаагаар бол ерөнхийдөө Монголд бол 2500 орчим даргачууд байна гэсэн тооцоо байдаг. Шав болон албан албан бус шав сургалтаар сурсан. Эндээс яг урлагийн чиглэлээр өнөөдрийн үйл ажиллагаа бол нэг 50 гаруй урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэлээр бол одоо нэг 20 гаруй үйлдвэрлэлийн явж байна. Ерөнхийдөө нэг ийм хөвгтөн чадaltaй явж байна. Ер нь бол Монгол дархны урлаг бол нэг хэсэг урд сурцсан нийгмийн үед жоохон тасарч байсан. Гэхдээ олон нэртэй 10 даргачууд тэр дундаа нэмхүү энтергээд олон 11 бүхэл бүтэн үеийг төгсгсөн 400 шавь төгсгсөн аль биесийн сургалтаар шүү дээ. Ийм нэмхүү гэдэг савийн багш нарын хүч чармаал тэгээд дээрэс нь олон 10 нэртэй даргачуудын хүчин чармаалтаар урчуудын артел гэхээс хавлаад энэ тасралтгүй хөгжсөөр өнөөдрийг төвшин төрсэн байгаа. Тэгээ бол бид нөхөн бол яг тийм сонирхолтой байдаг. Улсад одоо саяын үзэсгэлэн дээр ихэд бол нэлээд хэдэн улсууд бол улсын нэг миний бүтээлийг худалдаж авахгүй байхдаа тий. Өөр яг хувь хүн дээр очихлаараас хэтэрхий үнцэнтэй болчиход өөр орж байгаа материалууд нь өөрөө их үнцэнтэй байдаг учраас бас тэр талын юмнууд гарч байгаа. Тэгээд улсаас үнэхээр тэр төсөв мөнгө нь боломж байгаад хүлээж авал бид их баяр талархалтай байна л да. Их зөв зүйтэй санал байгаа.